Япон улсад болсон цөмийн эрчим хүчгүй дэлхийн ертөнцийн төлөө Йокохама 2012 олон улсын конференцэд олон улсын экспертүүд зэрэг нийт 10,000 гаруй хүн оролцсон байна. Үүний дотроос 100 гаруй нь гадаадын төлөөлөгчид байсан байна. Дэлхийн нийт Фукушимагийн цөмийн цахилгаан станцын ослоос сургамж авч цөмийн эрчим хүчнээс татгалзах орон орны засгийн газрууд, олон улсын байгууллагууд, иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд цөмийн эрчим хүчгүй шин дэлхийн ертөнцийг цогтлон бүтээхийн төлөө юу хийвэл зохистой вэ гэдэг талаар ярилцсан байна. Цөмийн эрчим хүчгүй дэлхийн ертөнцийн төлөө гэсэн энэ олон улсын конференц хоёр том баримтчиг гаргасан байна. Энэ юу байсан? Нэгдүгürt нь юу байсан гэхээр цөмийн эрчим хүчгүй дэлхийн ертөнцийн төлөө Йокохама 2012 гэсэн тунхаглал байгаа. Нөгөөх нь цөмийн эрчим хүчгүй зүүн өмнөд Азийн төлөө 311-ийн төлөөлөгчийн тунхаглал гэсэн. Тэгэхээр энд бас 311 гэсэн нэг шинэ нэр томьёо дэлхийд дахин бий болоод байгаа. Энэ нэр томьёо юу гэсэн утгатай вэ гэхээр 3 сарын 11 гэсэн утгатай. Одоо энэ 12 оны 3 сарын 11-нд Японы одоо Фукушимад байгалийн гамшиг тохиолдож атом цахилгаан станц дэлбэрсний 1 жилийн ойлгох гэж байгаа. Энийг дэлхийн нийт маш өргөн хэмжээнд одоо тэмдэглэж сурталчилж энэ цөмийн эрчим хүчний аюул гамшигыг сурталчилсан том арга хэмжээ хийж тэмдэглэн өнгөрүүлэх ийм төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү конференцээр цөмийн эрчим хүчгүй дэлхийн ертөнцийн төлөө Йокохамагийн тунхаг бичиг, цөмийн эрчим хүчгүй зүүн Азийн төлөө 311-ийн төлөөлөгчдийн тунхаг бичиг гэсэн хоёр баримт бичгийг гаргасан бөгөөд энэхүү тунхаг бичвэр цөмийн технологийн аюул гамшигыг хүн төрөлхтөн нэгэнд даван туулж чадахгүй. Иймд цөмийн эрчим хүчгээ шинэ эрен үеийг эхлүүлэх хэрэгтэй гэсэн үзэл санааг тусгасан байна. Одоогийн байдлаар Япон, Солонгос, Хятад зэрэг нөлөө бүхий улсууд атомын станц улам нэмэгдүүлэхээр болсон байна. Үүнд Хятад улс одоо байгаа 14 станц дээрээ нэмж 27 станц шинээр барих бөгөөд Солонгосын засгийн газар 21 атомын станцаа нэмж 34 болох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Энэ нь зүүн өмнөдөд цөмийн аюултай бүс болж хуурж байгаа ажээ. Түүнчлэн цөмийн эрчим хүчгүй дэлхийн ертөнцийн төлөө олон улсын уулзалтаараа гаргасан тухаг бичвэ Японы засгийн газарт, улс орнуудын засгийн газарт болон нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжил Рио 20 хурал зэрэг холбогдох газруудад хүргүүлэхээр болсон байна.